Амар биндэ амгалан сайн байна уу? Монгол Атуучийн өнтөр таймтын уран бүтээлчид бэлгийн улирлын тооллын 17 дугаар жарны модон могоо жилийн зуны яддаг сарын шиний 18-ны өдөр буюу аргын тоолны 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Багнуур дүүргийн дүүргийн авраг Атуучин Борын Бям сүрэнгийн Мялалга наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн хүргэж байна. Монгол түмний бахархал болсон адууга дээдэлж, адууга өсгөн өржүүлж, энэ цагт адууга эдлэж, сургаж, сайн Атуучин бол яахын аргагүй аймгийн авраг Атуучин Борын Бям сүрмэлээ. Түүний хувьд багаасаа морь унаж, бугуул барин давхиж, өвөө аавынхаа морь бугуулт хэрдмийг сурж, нүүдэлчин фестивалд нэг удаа тэргүүн байр, нэг удаа хоёрдугаар байр, Багнуур дүүргийнхээ авраг шидрүүлэх Атуучин нэмзэнд нэг удаа тэргүүн байр, нэг удаа хоёрдугаар байрт орж, улсын зүүн бүсийн авраг шидрүүлэх Атуучин нэмзэнд дөрөвдүгээр байр шалгарч, сайн Атуучнаа баталж яваа шилдэг Атуучин билээ. Түүний өвөө нь Ховд аймгийн Мөс цумын нэрт Атуучин Балтуу гэж хүн байв. Морь бугуулдах эрдмийг хүү нартаа зааж сургаж, морь унаж эдлэх тал дээр онцгой хүн байжээ. Аймгийн авраг Атуучин Бям сүрэнгийн аав нь Балтвийн Бор гэж сайхан буугуулдаг, морь сайн үйдэг аймгийн алдарт уяач хүн байдаг. Морьтон Монголын малч ахуй биет бус соёлын үгийг хадгалан таниулах сурчлах зорилготой Атуучин дэмзэнд 100 гаруй Атуучин залуус уурга бугуулын эв морьдын жадлыг хаашиг харуулж хэрин хав эдрийн жоо сорин өрсөлдлөө. Алтай уулсаас дорнын их тал үртэл, алтан говьас хангай ногоо хөвлөр хөвж үртэл цэлгэрүүдэн тал нутгийг эзэнтэй байлгаж байгаа малчин ард түмнэ дээдүлмээ. Заавь Ховд аймгийн Мөс цум гаралтай Багнуур хотын суугуул ийм хүн байна. За би одоо манай бол одоо дээр үед Атуучин хүн байсан. Тэгээд одоо бид нэр үйд залгуулсан 3 дахь үе дээр явж байгаа манай. Тэгээ бид нэр одоо ийм усудаа. Тэгээд одоо бид нэр аав ээж ах トゥ эсвэл Ховд аймгийн Мөс цум миний аав бол Балтуу гэдэг хүн байсан. Миний ээж Сингэ гэдэг хүн байсан. Тэгээд ингээд бид нэр эцгээсээ эсвэл ийм усуд байгаамаа. Би тэгээд юунд 15 онд ирлээ тийм ээ. 15 онд Багнуур хотод ирж сууршаад тэгээд одоо тэрнээс хойш энд одоо суугуул ийм усуд байна. Тэгээд одоо манай аавыг одоо Балтуу гэдэг юм байсан. Манай аав бол одоо нэг дээр үед ч одоо цэргийн 5 жил цэрэгт яваад тэгээд энэ урд одоо агт энэ одоо цэргийн агт өрж байсан тийм барьж өгдөг тийм хүн байсан. Манай аав тийм урагч хүн байсан. Тэгээд одоо манай одоо би ч одоо манай залуу одоо тэгээд юу боллоо улсын юу аймгийн авраг Атуучин боллоо. Тэгээд одоо их баяртай байна. Би ч одоо болоогүй ишиг амжилтанд хүрэх ёстой. Яагаад ч одоо бас баяр хүргэж яах вэ гэж бодоод би чинь тэгэл дотроо юу яагаад байдаг болохоос цааш көөдөө одоо нэг баяр хүргэдэггүй шүү дээ. Ишэл амжилтанд хүрэх ёстой л гэж бодоол тэгэл байж яадаг те. Тгээс бугуул байр сурсан. Оо энэ баг одоо бүр көлд ороод бугуул барьсан. Эхлээл одоо эн чинь тамианы бурамтгаар бугуул гэж эхэлсэн хүн шүү дээ. Тэгэл тэрнээс хойш томраал тэгэл бугуулд янз бүрийн юм барьж явсаар байгаа л тэгэл ер нь багасаа сайн бугуулдаж сурсан доо тэгэхэд. Тэгэл одоо амжилтанд хүрээ сайхан явж байна. Одоо энэ дэрийн тах юуг даландуулаа хүүдээ баярсаа хүүдээ хайртай гэж хэлье. Одоо ишээ өгч гэлээ. За би Ховд аймгийн Мөс цумын угуул Багнуур дүүргийн суугуул Борын Бям сүрэн гэдэг залуу байна. Манай энэ өнөөдөр болж байгаа тэмцээн болохоор Багнуур дүүргийн баруун байдлаг гэдэг газар энэ тэмцээг зохион байгуулж байгаа. Тэгээ энд уран зохиолсон ах их чаавж тэ бүгдэнд
Баярлалаа. Энэ сайхан тэмцээнд бүгдээрээ манайхны хамаатан ах ичнэр бүгдээрээ уран зугуулсан сайхан тэмцээн болж байна. Өмнө нь бол би нэг том тэмцээнд бол ороогүй. Багцархан нэг хамаа шургуунд бол орж исэн. Тэгэл нодлонгоос хойш багнуурга тэмцээнд том тэмцээнд ороод тэгэл их хэлсэндээ том тэмцээнд анхны тэмцээн бол багнуурын тэмцээн. Тэгээд эндээс хойш зүүн бэст ороод нүүдэлчин бэст бол ороод тэмхүү тэмцээнүүдэд амжилт гаргасан. Багада манай тамиачин байсан. Тэгээд аавыгаа дагж тамианд их явдаг байсан. Тэгээд тамиа их буугалдаг байсан. Тэгээд тэндээс хойш энд ирээд багнуурт ирээд адууга хариулдаг болсон. Тэндээс хойш адуу буугалж эхэлсэн. Адуу тамиа хоёр бол шар өөр буугалдна өөр. Адуу бол арай тамиагууд бол амралтаа. Намайг төрүүлж өсгсөн аав ээжүүд их баярлалаа. Идүүдээ надыг гарын ганцхан хөлийн дөрөнд хүргэж өгсөн аав ээжтэй маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Ховд аймгийн Цэцэг суманд төрсэн Цэцэг сумын уугуул Багнуур дүүргийн суугуулган байна. Манай хүү бол энэ багаасаа буугуулддаг байсан. Бага байхын аль нь тамины бурантгаар буугуулдаж сурсан. Айлын хонь мал ялгсан үед ер нь хонь мал дайрсан газар бол байнга нэг буугуулж хэрч аваа явдаг байсан. Манай хүү бол ер нь тамиа малда ер нь малд бол ер нь нүдтэй. Малд бол ер нь сайн. Ялангуяа адуунд бол ер нь ирэмээ манай хүүхэд. Би бол адуучин тэмцээнд явсан болгонд нь сүүгөө өргөд хүүгэн олон түмний хүүхдүүд бүгд ижилхэн сайн оролцох болтгоо гэж сүүгөө өргөд залбираа сууж яадаг. Ер нь тэмцээний ер нь хөвтөж бахархаж үздэг. Өнөөдөр энэ ах дүү аавга нагц нар энэ ирсэн адуучид нартай бүгдэнд нь баярлаж талархаж байна. Тэгэд энэ завшааныг далимдуулаад Ховд аймгийн Цэцэг сумын бүх ах дүүнэр аав ээж төрөл төрөсөд бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би Ховд аймгийн Алтай сумын уугуул Багнуур дүүргийн суугууллаа. Намайг Дамдагын баяр гişг гэдэг. Би нөхөртөөгөө 2015 онд танилцаад 18 онд гэр бүл болчихсон. Ер нь аймаар сандардаг шүү. Саяхан Багнуурт нэг төрүүлэхт нь сандраа бараг харж чадаагүй. Тэгэл хөөш эргэл арга ундаглал. За одоо яаж ин гэл ер нь л аймаар сандардаг. Нүүдэлчин мэст болд нь бас очсон. Тэгэл ер нь аймаар бахархтай шүү нөхрөөрөө. Тэгээ ер нь цаашлаач гэсэн улсын арга болох нь гэдэгт нь ер нь итгэдэг. Ер нь юутай хүнлэгч, сүртэй хүнлэгч боддоо шүү дээ. Тэгэл ер нь тэгэл аймаар 50 үед бол аймаар амжилт гаргадаг шүү дээ. 50 тэгэл за одоо яваад ирээ да гэсэн үедээ айгүй амжилт гаргадаг. Тэгэл жоохон за би одоо орноо тэгнэ гэсэн үедээ жоохон тэгэх гээд идэм болов гэж боддоо шүү дээ нөхрийгөө ер нь. Тэгэл за миний дараахан байгаараа бити юу байгаараа гэл тэгж боддог. Ер нь нөхрөө айгүй дэмжихийг л боддог. Ард нь ер нь бат сүртэй ер нь арыг нь л батлааж гэж л боддог да. За намайг цогоо гэдэг. Би энэ борын төрсөн ах нь байгаа юм. Тийм төрсөн ах нь байгаа юм. Би тэгээд миний ач миний дүүгийн хүүхд аймгийн авраг гадуучин болсон их баяртай байгаа. Тэгээд дүүдээ болон аав ээж ах トゥ хамаатан содонд нь бүгдэнд нь баяр хүргэе. Цаашдын энэ одоо уралдаан тэмцээн бүх юмд нь одоо өндөр амжилт хүсье гэж бодож байна. Би бол аавынхаа тухай, борын тухай, ачийнхаа тухай нэг товчхон 2-3 үг хэлье гэж. Миний аав Балтуу гэдэг хүн бол ер нь бол онцгой ирэмгийн ийм адуучин хүн байсан. 5 жил халахын голд дайны үед агт хариулж ирсэн. Зүгээр миний аавыг бол тохиолдолд агтан дээр аавгүй гэж бодож байгаа юм. Энэ онцгой морь бүлгүүлэх, байрах, морийг одоо идэх, ашиглах талдаар бол үнэхээр гарамгаа байсан гэж ингэж хамт явсан улсууд нь ингэж ярьж байгаа. Ер нь тэр 5 жилийн хугацаанд агтан дээр байхдаа ганц онцгой тодорсон юм нь бол бугуйл
угуулаар морь барих. Энэ тал дээр бол онцгой байсан гэж хүмүүс ярьдаг. Яагаад гэвэл тэр халахын голд байсан улсууд ихэнх нь уурга барьдаг. Манай бол баруун талын улсууд чинь манай нутгийн чинь ихэнх голд бугуул хэрэглэдэг байсан учраас бугуулаар морь барьдаг. Ийм учраас бол алтан дээр бол аавыг авсан гэж ярьж байна. Би нэг тохиолдол хэлье гэж бодож байна. Ах тэрүүлийн хөвжсэн тэнд адуу барих гэж байгаа улсууд маш их ороомор барьж чадахгүй хөөцөлтөд байжсэн. Тэгээ аав очсон байдیں۔ Тэгээ за энэ морийг чинь би бариад өгье. Үндсэндээ та нар яах вэ гэсэн янз юм. Чаны энэ морийг бариад өгөө чамд нэг шүтлэн ямаа өгье гэж. Тэгээ манай аав тэр морийг буулдж барьж өгсөн. Ийм онцгой тохиолдолтой. Тэгээ ер нь бол нутгийнхыг сайн мэдэндөө Балтуу гэхээр 1956 онд манай аав намайг төрсөн жин шүү дээ. Би одоо 69 жилийн өмнө. Одоо энэ яруу найрч Бямжийн Хөрөлбаатарын аав Бямжуу гэж хүн хурдан шар хэрмэлтэй бас алдартай тийм морьтой хүн байсан. Манай аав Бямжуу онтой гэдэг хоёр хүн 56 онд Хавдаймгийн цэцэг сумаас хавар гараад Завхны Алдар хаанд очиж морь уралдчихсан. Ичнийхээ малыг дуугаад майхнаа ачаад хурдан морь яваад тэгээд Завхны Алдар хаанд 1956 онд манай аавын хурдан алтар морь төрүүлж ирсэн. Ийм одоо угаасаа адуун дуртай, адуун тайртай ийм хүн байгаамаа манай аав. За Улаанбаатар хот Багнуур дүүргийн ариад нүүдэлчин пистолийн авраг атуучин за 2024 оны Багнуур дүүргийн авраг шидрэл атуучин хэмжээний мөнгөн медаль 2024 оны улсын зүүн бүсийн авраг шидрэл атуучин хэмжээний хүрэл медаль 2024 оны нүүдэлчин пистолийн авраг атуучин болсон за энэ жил Багнуур дүүргийн авраг шидрэл атуучин хэмжээнд төрүүлсэн аймгийн авраг атуучин Барин Бямсран Аймгийн авраг атуучин Барин Бямсран аврагын медаль наадмын эхний хоёр атуучин бол гарч иж байна. Төв аймгийн Баян дэлгэр сумын ариад Ганбатын Болор сүх. Төв аймгийн Мөнгөнбөрт сумын ариад Сумын авраг атуучин Батцайхны амар төвшинээр гарч ижээ. За өнөөдрийн тэмцээн уралдаанд ямар нэгэн хураамжгүй за ирсэн атуучдыг бүгдийг нь бас оруулж байгаа. Сайхан тэмцээн уралдаанд зохион байгуулагдсан. За хоёр талдаа уургалж байж дараагийн шатанд ажиллагарна. За дараагийн хоёр атуучин Төв аймгийн Мөнгөнбөрт сумын хоёр атуучин гараад иржээ. Оюун эрдэнэ Эрдэнэ толго Алтан гэрлийн Сэргэлэн наргаж ижээ. За Сэргэлэн Бормор Улаан дээлтэй гараад ирсэн. За хоёр атуу гарсаа сайхан жирлаа. Ямар нэгэн бас аргаан байхгүй шүү. Хоёулаа алдаж байна. Дараагийн хоёр атуучин Баясгалангийн ганд тогтоох Хэрлэнбаатарын Сод Үлгэн наргаж ижээ. Монгол их орны өнцөг улбарт атуучин тэмцээн сайхан хөгжиж, за атууч нь өөрсдийнхээ медаль наадмыг өргөнөөр зохион байгуулдаг болсон. За Төв аймгийн Мөнгөнбөрт сумын ариад Ловсон Балдангийн Мөнгөн тамир Шагнаад оржийн Бэлгүүн наргаж ирсэн. За залуучууд танилцуулга хийгээд за дараагаар нь морьтой шургуулад морьтой дээр уургалах юм бол явган шургуулж байгаа. За хоёр сайхан адуу гаргаж өгсөө. За алдчих юм да. Өнөөдөр сайхан морьдоо ялгаж ирсэн ямар нэгэн маргаан байхгүй бүгдэнд нь сайхан ижил тэнцүү морьд гаргаж өгч байна. За овсын зэнгэр хязгаараас хоёр залуу хөрөлцөн ирж байна. Төвдөн осрын Зогт баяр Ядамын Энквир наргаж ижээ. За хоёулаа бугуултгуултай шүү. Сайхан бугуултай юм аа. Загварун адуу гарсаа хоёулаа нэг адуунд бугуултсан юм болоо да. Алдаж байна. За Төв аймгийн Баян дэлгэр сумын ариад Өлзий баярын Төвшин дөр Увс аймгийн ариад Даваа Зэрэн наргаж иж байна. За Төвшин дөр Халдсан морьтой гарч иж байна. Адуу халиу марнаш явсан. За та Төвшин дөр уургалсан Даваа Зэрэн бугуулдаагүй. За одоо л бугуултанда өнгөрөөж болохгүй бугуултсангүй. Бугуул морины хөлд ороод тэмцээрээ өндөрлөж байна. За дараагийн атуучид Увс аймгийн хоёр атуучин залуугаар ирж байна. Наранбатын Энк амгалан Төвдөн өсрийн Баян төр наргаж иж байна. За 2023 онд Монгол улсын авраг шидрэл атуучин тэмцээнийг Увс аймаг Ус нуурын эрэг шар өдөө гэдэг газар амжилттай зохион байгуулсан
За Улс аймгийн адуучдын холбооныхан жил болгон аймгийн аварга, аймгийн бүс, сумдын аваргаас зохион байгуулж байгаа. Сайн аймгийн салбар албаа байгаа. За 4 чадуу, 5 чадуу гарч ирсэн тооцоололдож байна. За уг нь хоёулаа зөрж бугуулсан. Санаа нь зөв шүү. За Багнуур дүүргийн хараад Батбаярын Батбаатар, Төв аймгийн Баян дэлгэр сумраад Ганбатын Нямсүрэнтэй гарч иж байна. За өнөөдөр Багнуур дүүрэг, Баян дэлгэр, за Мөнгөмөрт сумаас олон залуучууд оролцож байна. За хан энтийн нутгаас гисэн олон залуучууд ирж оролцсон. За агуурын адуу явсан. Уг нь хоёулаа гоё шахсан. За бас л зөрөөд уургалсан боловч алдаж байна. За Багнуур дүүргийн харьяад Оюун баярын Базарсад, Төв аймгийн Ухтаал сумын харьяад зоригтын мөнгөцөл наргаж иржээ. Халдсан бар шар дээлтэй гарч ирсэн мөнгөцөл. За маргаан байхгүй. Жартаа татсан. Жартааныхаа надууг зогсоох ёстой. За адууч тэрдэг хамгийн шудраг тэмцээн гэж үздэг. За тэгэлгүй яхан хүний нүдэн дээр яг жартааныхаа надууга зогсоосон уу үгүйг бүгд хардаг. 3 адуу гаргаж өгсөө. Сайхан байна. За зоригтой уургаланд мөнгөцөл уурга алдаж байна. Тэмцээн өндөрлөж байна. За дараагийн 2 адуучин за дөрвийн авраг шидрэг адуучин тэмцээнд 2 дугаар байр шилжсэн Базарсадын Батэрдэн, Төв аймгийн Ухтаа сумын харьяад Баясгалангийн Хаширдан наргаж иж байна. За Базарсадын Батэрдэн аврагийн хувьд бол нийслэлийн авраг, улсын авраг нүүдэлчин фестивал оролцоод үтсэн. Давуудсан адуучин залуу. За Хаширдан уургалсан болооч ургаалдаж байна. Маринаас унаад. За дараагийн 2 адуучин сайхан боромортой гарч иржээ. Багнуур дүүргийн харьяад сумын авраг адуучин Ганбатын Анх 2, Төв аймгийн Мөнгөмөрт сумын харьяад Алтан тулгийн Лав сүрэн гарч ижээ. За 2 адуу наашаа ширүүхэл гарсан да. Хоёулаа шахаа сайхан уургалаа алдаж байна. За энтийн аймгийн 2 адуучин залуу гарч иж байна. За Бат дэлгэрийн Бүрүүхөө, Зогтын Болдхүү нар гарч ирсэн. За аймгийн авраг адуучин Борин Бямсран, за өнөөдрийн Милалга наадмаа өргөн дэлгэр, за адуучтаасаа ямар нэгэн хураамжгүй хоёр талдаа хашаатай сайхан морд ялгачихсан сайхан тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. За дараагийн 2 адуучин за Төв аймгийн Баян сумын адуучдын холбоон дэргүүн Батцүх, Төв аймгийн Мөнгөмөрт сумраад Хашхүүгийн наргаж ижээ. За Батцүх сайхан урт уургаар уургалдаг, хөвүүлж уургална гэж үзсэн шүү. За Эрдэнэт буулдах болтой. За хоёулаа зөрж уургалж бугуулдвал зүгээр дээ. За 2 адуу гарч ирж байна. За Батцүх уургалсан болож уургаалдаж байна. Арай жоохон зүтгэдгээр нэгээл алдаж гарагдж байна. За дараагийн адуучид боромортойгоор ирсэн адуучин бол Төв аймгийн Мөнгөмөрт сумын харьяад Шинэ Вэлгийн Шинэхөө, Хонгор алдсан мортойгоор ирсэн адуучин бол Төв аймгийн Баян дэлгэр сумын харьяад Сэргэлэнгийн Ууган болд наргаж ижээ. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 110 гаруй адуучин залуучууд оролцож байгаа. 2 адууг наашаа гаргасан. За 2 адуучин хоёулаа одоо шахсан да. Алдаж байна. За замын хүн саадмаар завхан нутгаас Сайн буянгийн Батсуур, Дундгой аймгийн Дэлгэр зогт сумын харьяад Лөндүүдөржийн Сод Ширүү наргаж ижээ. За Батсуур улаан тэл боромортой гарч ирсэн Завхан аймгийн Сандмарагт сумын адуучин. За хоёулаа буугалдаж байгаа юм байна. Алдаж байна. За дараагийн 2 адуучин за Ногоон дээлтэй гарч иж байгаа адуучин бол Хинтээ аймгийн Баян мөг сумын харьяад сумын авраг адуучин Хөдөр жулууны Энквад, Төв аймгийн Баян сумын харьяад Эрдэнэ жимгийн Сүхбат наргаж ижээ. За Энквадын хувьд бол бас л сайн адуучин залуу. За сумын аврагтаа дараалал нь ерөн шалгардаг. За асал зоригтой эрмэг адуучаа. За анаа дээр одоо яаж оролцох нь харъя. 3 адуу гарсан. Хоёулаа зөрж уургалсан даа үг нь алдаж байна. За Бормор шар дээлтэйгээр ирсэн адуучин бол Улс аймгийн харьяад Цэрэнбэлийн Ууган баяр, Хинтээ аймгийн Баян мөг сумын харьяад Шагдар сүрэнгийн Энкватор гарч иж байна. За Энкватор Багнуур дүүрэгт ажиллаж амьдарч байгаа. 4 адуу гарсан. За асал тооцоол алдаад алдаж байна. Ууган баяр үг нь буулцсан боловч дөрөвч амжсангүй буглаалдаа тавиад уужж байна. За дараагийн адуучид Хинтээ аймгийн Баян мөг сумраад Энх цэцгийн Мегмард орж Багнуур дүүргийн харьяад дүүргийн авраг шидрэл адуучин тэмцээндээ шагналт байрын шилгарсан Эрдэнэтийн Идэрбат гарч иржээ улаан дээлтэй. За 4 адуу наашаа явсан. За Идэрбатын урд дуур гарсан шүү ойрхон. Алдаж болохгүй. За арай л болсонгүй дээ. Хоёулаа нөлж байна. За Бормор улаан дээлтэй гарсан адуучин бол Завхан аймгийн харьяад Батцогтын Саран зогт, Төв аймгийн Баян дэлгэр сумын харьяад Цэрэн өчрийн Жаргал сайхан наргаж ирсэн. За Баян дэлгэр сум адуучдын холбоогоо байгуулж сумын аврагаа тогтмол зохион байгуулж байна. Сумын адуучдын холбоон дэргүүнээр Болдбаяр ажилладаг.
За 2 отто чинь хоёулаа бар мартай гарч ирсэн. 2 оттог наашин гаргасан. За зангаж болохгүй шүү. Ганц оттог шахсан. Хоёулаа алдаж байна. За баганга дүүргийн ариад эрхэм баярын отхон ногоомор цагаан цамцтай гарч ирсэн. За багнуур дүүргийн ариад бат сайхны аз заяа гарч иржээ. За аз заягийн удаа том тэмцээн уралдаанд оролцсон шагналт байрын шалгарсан. Загварун оттоо гарсан. За нэг нь уургалаа нэг нь бугуулсан. Аз заяа уургалсан. Сааварга малтлагтай алдаж байна. За Төв аймгийн Баян сумын ариад Баатрин Даваажов Хинтээ аймгийн Мөрөн сумын ариад сумын аврагад дуучин Төрөөгийн Батмөнхн гарч иржээ. За Батмөнхийн хувьд бол Хинтээ аймгийн Уртуур галын адуучин залуу. За аймгийн аврагтаа 2 жил оролцоод үтсэн. За 2 оттоо гарсан Батмөнх уургалсан боловч алдаж байна. За Баатрин Даваажов одоо уургална. Төв аймгийн Баян сум 4 оттоо 5 оттоо гарсан. Алийн жиддаа уургалж болохоор байна. Уургалсан дамаараас уулган чартаагаараа явчих юм аа гэж шууд нөлчж байна. За дараагийн 2 оттоочин гараад ирж байна. Ихэр юм шиг л 2 оттоочин гарч ирлээ дээ. Холоос харах юм бол ер нь ялахгүй юм байна. За баруун гарт талаас Хинтээ аймгийн Мөрөн сумын Монгол улсын аврагад дуучин Оюун Эрдэнэ Амгаланбаатар, Төв аймгийн Баян сумын Даваа сүрэнгийн Мөнхбаатар нар гарч ижээ. За Амгаланбаатарын хувьд сумын авраг 5 удаа дөрүүлсэн, аймгийн аврагаас медаль авсан. За аймгийн аврагтаа тусгай байрч одоо шалгарч байсан. За дараагийн 2 оттоочин гараад иржээ. Хонгоролцсон мөртэй гараад ирсэн оттоочин бол Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын Монгол улсын аврагад дуучин Спартын дэд мастер Дэлгэрийн ганхуу Бормор Улаан дээлтэй гараад ирсэн оттоочин бол Зүхбаатар дүүргийн ариад сумын аврагад дуучин Оюун Эрдэнэ Соломбаатар нар гарч иж байна. За хоёулаа одоо сайн оттоочин залуу 2 оттоо гаргаж өгсөн алдаж байна. Хинтээ аймгийн 2 залуу гараад иржээ. Хинтээ аймгийн Үлзий тосхны ариад сумын аврагад дуучин Энколдын Мөнхөрдөн, Хинтээ аймгийн Батнуур сумын ариад Уртуур галын дуучин Батсуурын Арсланбаатар нар гарч иж байна. За хоёулаа Уртуур галын дуучид уртуургаарч уургалдаг сайн залуучууд. За Арсагийн хувьд одоо морь сайхан уйдаг аймгийн элдэр туяаж Загварун одоо маргаангуу гарсан. За Мөнхөрдөн уургаалдаа тавиад уучж байна. Садарган дучид 2013 оны Монгол улсын аврагад дуучин Төмөрбаатрын Буян Дэлгэр, Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын ариад Томголгийн Бям сүрэнтэй гарч ирж байна. За Өмнө Дэлгэр сумаас 7-8 залуучууд ирж оролцож байна. За Өмнө Дэлгэр сумын урдаа барьдаг залуучууд өнөөдөр Барын Бям сүрэн аврагын медалийн надад оролцож байна. 4 оттоо гарсан. За Монгол улсын аврагад дуучин Төмөрбаатрын Буян Дэлгэр аврагад дуучин уургалсан. За хоёулаа уургалсан юм байна үгүй. За жартаанаас гараа авчиж байна. За Хинтээ аймгийн Цэнгэр мандал сумын 2 дуучин. За сартаа хонгор барьтай гараад ирсэн дуучин бол сумын аврагад дуучин эмгэг сургалтын спортын мастер Цэцэг сайхны анх 2 Мөнхгэрлийн ганхүү нар гарч иж байна. За анх 2 аврагын хувьд сумын аврагтаа 2 жил дөрвөлжсөн. Улсын авраг шидрүүд дуучин тэмцээний болигоны төрлөөс улсын аврагаас медаль авсан. Үндэсний 6 дугаар их надуус медаль авсан баг шүү. Саагрун оттоо гарсан хоёулаа сайхан шахсан бороодог алдаж байна. За дараагийн 2 дуучин аавхуу 2 дуучин гараад иржээ. Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын за Нэртуурагч аймгийн аврагад дуучин Хандын Дамдангийн анхуд нар гарч иж байна. За аавхуу 2 дэр нь хол өрийн ширгүү тэмцээн нийлээл яваад идэг. Аав нь одоо шалгаранд болохгүй хүүнээс шалгараад явж гарагддаг. 3 оттоо гарсан хоёулаа чир маргаангүй сайхан уургална. За 2 оттог уургалж юм аа. Хандын Дамдангийн аврагад дуучин Хинтээ аймгийн Жаргалтайн сумын 2 дуучин гараад ирж байна. За улбар шар дээлтэй гараад ирсэн дуучин бол Хинтээ аймгийн авраг шидрүүд дуучин дэмжээнд 3 удаа 2 дугаар байшлуулсан аймгийн авраг дуучин Ганзэргийн Ганбаатар Юурагийн Инх чавтаа гарч иж байна. За 3 удаа гаргаж өгсөө хоёулаа зөрж уургалсан боловч алдаж байна. Ганбаатар авраг дуучин уургаалдаа тавиад уучж байна. Садарган 2 дуучид Баганга дүүргийн ариад Ичин нар гараад ирж байна. Хинтээ аймгийн Жаргалтайн сумраад Сэрот нар гарч иж байна. За Ичин нарын хувьд бол нийслэлийн авраг шидрүүд дуучин тэмцээнд 15 дугаар байр шалгарсан. За өнөөдөр тэмцээн уралдаан өргөн дэлгэр ямар нэгэн хилэн маргаангүй сайхан зохион байгуулагдсан 3 оттоо гаргаж гисэн. Ичин нар авраг дуучин уургалаад зогсоож байна. За одоогийн байдлаар 2 талдаа уургалсан дууч тэр гараагүй байгаа шүү. За Ичин нар авраг дуучин сайхан уургалаад нэг талдаа аваад үлдэж байна. За одоо явган ширгуулаад аваад үлдэх юм дараагийн шатны ажил гарна. Саагрун оттоо гарсан бор азрыг сайхан уургалж байна. Байран дээр нь эргүүлээл дараагийн шатнд шалгарж байна. За инхүү Баганга дүүргээс
Нарва бию Ичнарв дараагийн шатнд шалгарч байна. Хоёр талдаа ургалж байна. Саянти аймгийн хоёр залуу гарч байна. Халтрын мөнгөн загас. Мөнх чулууны санжаа жамснаар гарч ижээ. Саянти аймаг бол одоо сумдууд нь сумын аварга идэх аймгийн аврагчлал адуучин нэмээд тогтмол зохион байгуулагдаж байгаа. За уран адуу гарсан, хоёулаа сайхан шахсан, хонгор мэрийг ургасан, за шар хэрмэрийг ургалсан болож шалтаж байна. За дараагийн хоёр адуучин Саянти аймгийн Жаргалтаан сумын сумын хөшөө аварга адуучин Гамбатын Урамбаяр цэнхэрлэлтэй хүрэн мөртэй гарч ирсэн байна. За бармар хүрэн дээлтэй гарч ирсэн адуучин бол Багнуур дүүргийн яриад цэцгээгийн энх тулган наргаж ижээ. Аймгийн аварга адуучин уран хүү аваргын дэрсэндөө хоёр адуу гарсан. Урамбаяр сайхан ургалаад нэгэлтээ аваад үлдэж байна. За бид бүхэн удаашруу тарж байна. Хоёр сайхан хар адуу гаргаж өгсөн. Ургалсан. За уран адуу гаргаж өгсөн. Маргаан байхгүй сайхан ургална. Алдчих юм аа. За дараагийн хоёр адуучин Хинтэй аймгийн хоёр адуучин гарч ирж байна. За Хуйгагийн Баян мөнх Хинтэй аймгийн Жаргалтаан сумын яриад Гамбатын уран бүү гарч ирж байна. За уран адуу гарсан. Хоёулаа шахсан да. Алдаж байна. За дараагийн хоёр адуучин Хинтэй аймгийн хоёр адуучин гарч ирж байна. Хинтэй аймгийн өмнө дэлгэр сумын яриад Баян зүрх багийн Баян хөшөө аварга адуучин Тонголгийн манал сүрэн хонгор алдсамартай. За Батцүхийн Гамбат нар гарч ирж байна. Дөрвөн адуу гарсан. За хоёулаа нэг адууг уургалж гисэн. За Гамбат уурга хугадаад хэмжээний өндөрлөж байна. За Хинтэй аймгийн Жаргалтаан сумын аймгийн аварга адуучин Гамбатын уран хөө Хинтэй аймгийн ариад даваатай зүг гараад иржээ. За дав үдсэн адуучин залуучууд нийлээд гарч ирж байна. За 2 адуу гарсан. Хоёулаа одоо сайхан шахсан, голоороо сайхан гаргасан. За даваа уурга алдаа тавиад уучж байна. Хонгор мөртэйгээр ирсэн адуучин бол Ховд аймгийн Цэцэг сумын яриад Пүрүү дөржийн Төгөлдөр Багнуур дүүргийн яриад Баяр сайхны Наран баяртай гарч иж байна. За медалга наадмын зохион байгуулж байгаа Борын биом суран аврага өөрөө Ховд аймгийн Цэцэг сум, ээж нь Ховд аймгийн Цэцэг сум, за эхнэр нь Ховд аймгийн Алтай сумын хүмүүс аах шүү. За дараагийн хоёр адуучин Багнуур дүүргийн хоёр адуучин гараад ирж байна. За хонгор мөртэйгээр ирсэн адуучин бол Хариун болдын Ган хуйг, Улаан дээлтэй гарч ирсэн адуучин бол Цэцгмаагийн Улаан хүү гарч иржээ. За хоёулаа дүүргийн авраг ширүүл адуучин тэмцээнд оролцож байлаа. За хоёр адуу гарсан. Сайхан жуулд ноёлаа тооцоололдож байна. За дараагийн хоёр Багнуур дүүргийн хоёр адуучин. За Ган хуйгийн сайн бэлэг хонгор мөртэй гарч ирж байна. Ган хуйгийн улан баяр нар гарч ирж байна. За ах トゥ хоёр адуучин гарч ирж байна. Сайхан буулнаа. За 3 адуу гарсан нэг ч эрчтэй биштэй. Сайн бэлэг буулцсан алдаж байна. За улан баяр одоо алдаж болохгүй шүү. 5 адуу гарсан. Арай л хоцорчж байна. За дараагийн хоёр адуучин Хинтэй аймгийн Дэлгэрхаан сумын яриад Монголын үндэсний олон нийтийн арга төлөвлөсөн алтан унганы эзэн Цэрэн санамын Хүрэлбаатар Хинтэй аймгийн Хэрлэн баян улаан тосгоны яриад Баатар жовын Цэрэн содон наргаж иж байна. За өнгөрсөн жил Хүрэлбаатар Мялалга наадмаас өргөн дэлгэр зохион байгуулсан Задаргуун зэмзэн Жаргалтаан сумын аймгийн авраг адуучин Ганзаргийн Ганбаатар авраг адуучин дөрвсөн. За Багнуур дүүргийн хоёр адуучин гарч иж байна. За Сартай Хэрмэртэй гарч иж байгаа адуучин бол Багнуур дүүргийн авраг шилруу адуучин нэмзэнд 2 жил дараад 3 дугаар шилгарсан Дамдингийн Баяр зүрэн Хинтэй аймгийн ариад Ванчгравдангийн Баяр жавхлантай гарч иж байна. Дамдингийн Баяр зүрэн зохион байгуулалтыг хийж байгаа адууг ялгаж байгаа сайхан нэмцэн уралдаан зохион байгуулсан. За дараагийн хоёр адуучин гарч иж байна. Багнуур дүүргийн ариад Лавг жовын Мөнхбат. За хонгор мөртэйгээр ирж байгаа адуучин бол Ховд аймгийн Цэцэг сумын яриад Баян мөнхийн Мягмар гэрд наргаж ижээ. За Монгол хүн морио унаад адуундаа тэхгүй хиймэрсэлдэн сэрэгдэг. За хотод байгаа хүмүүс адуугаа ярих бас сайхан штэ. Сэтгэл сэргээл адуун дээр очимоор санагддаг. Тэгэхээр одоо монголчууд яах аргагүй адуутай холбогддог. Тэгэхээр адуугаа дээдлэхгүйгээд яах вэ монголчууд бид нэр. За дараагийн хоёр адуучин за Багнуур дүүргийн яриад Чулуунбатын Төмөр хуйг за өнөөдрийн нэмцэн уралдаанд шүүж тунгааж байгаа. За дараагийн адуучин Хинтэй аймгийн Цэнгэр мандал сумын яриа Цэнгэр мандал сумын авраг шилрүү адуучин нэмзэн 2-3 дугаар шилгаасан Дэлгэрмаагийн гал удрах гараад иржээ. За 4 адуу гарсан
Сагал өдөр хаврагтч уургалсандаа ханаруулж ирээл уурга малталж байна. Саймгийн авраг шидрүүл хатуучин нэмжээнд 2 жил дараалан оролцсон. За хойшнийг алхаад уургалсан боловч за тэгэр за хажуудлаас надад орж ирээд зүтгээд аваа ивчж байна уургын. Төв аймгийн Баянжиргэн Сүмбэрд аймгийн авраг хатуучин Ямсрынгийн даваа дөрж Багнуур дүүрэн яриад Чимэд балдрын шонгож жиртэй гарч иж байна. За Ямсрынгийн даваа дөрж аврагын хувьд бол сумын авраг 5 удаа дөрүүлсэн. Аймгийн бүстэй 2 дугаар барилгарсан. Сайн хатуучин хоёулаа уургалсан. За даваа дөрж одоо суулганда. За жартаанаас гараад уургаалдаж байна. За Баян дэлгэр сумын 2 хатуучин Энквалтын Ямдэрж Эрдэнэ жолооны Баасан дэрж гарч ижээ. Ногоон дэлтэй гарч ирсэн хатуучин бол Баасан дэрж. Одоо 2 хатуу гарсан Алагмарыг хоёулаа шургуулсан. Алдаж байна. Баян дэлгэр сумын 2 хатуучин Лавгагийн найдан бүрөө Батэрдны Азбат нар гарч ижээ. Замартай ялгч ямар нэгэн маргаан байхгүй сайхан болдог. 2 сайхан хонгор алдсан мөр гарч ирсэн алдаж байна. Задарган 2 хатуучин Багнуур дүүргийн хатуучтай холбоон дэргүүн жаргалын оюун бол Багнуур дүүргийн хүрлээгийн галамантх нар гарч ижээ. За жаргалын оюун болд гэдэг Багнуур дүүргийнхээ дүүргийн авраг шидрүүл хатуучин нэмжээнийг 2 жил бас амжилттай зохион байгуулад байгаа. За залуучуудаа тэмцээн уралдаанд маш сайн явуулдаг. Залуучууд нь ч гэсэн сайхан оролцож Монгол эх оронд нэрээ дурсгаж байгаа. За жаргалын оюун болд уургалсан боловч уурга алдаж тавьдгаа тэмцээн өндөрлөж байна. Сабармар улаан дээлтэй гарч ирсэн хатуучин бол уран дуухан үйдтэй уургыг сайхан зоолгодог уран зэцэн холоотой сумын авраг хатуучин Жамблын ган эрдэнэ авраг хатуучин гарч ижээ. За Монголын хатуучдын холбооны улсын шүүгч Задарган хатуучин Багнуур дүүргийн харьяат Соном Норжингийн даваа гарч ирж байна. Саярт гарсан Жамблын ган эрдэнэ авраг хатууч уургалсан болж уурга алдаа тавьдгаа тэмцээн өндөрлөж байна. Задарган 2 хатуучин Төв аймгийн Баян дэлгэр сумын аймгийн авраг хатуучин Төмөн Дэмбэрлийн бат цэрэг Багнуур дүүргийн харьяат Баянбатын Бадамжуна нар гарч ижээ. Саныг хатуу гарсан Төмөн Дэмбэрлийн бат цэрэг уургалсаа сайхан уургалж шүү. Сайн ч уургын мартамда. Үнэхээр гоё юмар байна. Удаа шуурл гарч яана бид бүхэн сайхан дагаад явж уургалж байна. За өөрөө шир нарийн нэндэн уургалдаг хатуучин. За Бадамжуна шургуулна. Алдаж байна. За аймгийн авраг хатуучин Төмөн Дэмбэрлийн бат цэрэг шургуулна. Сав зүрийн хатууг өнгөрөөд Алтармэрийг шургуулсан боловч чигдээд гараа ивчж байна. За Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Дорж чулууны бат сайхан Баян дэлгэр сумын харьяат Буян нэмхийн Пүрүү дорж нар гарч иж байна. За 3 хатуу гарсан хоёулаа шахаад 2 хатууг гаргасан. Алдаж байна. За Баян дэлгэр сумын хатуучдын холбоон дэргүүн Болдбаяр за улсын авраг шидрүүл хатуучин нэмжээнд 2 дугаар ашигласан Багнуур дүүргийн аврагт 2 удаа дөрвөлж хошоо авраг хатуучин болсон Батмөнхийн Одхүү нар гарч ижээ. Одхүү хонгор мөртэй Болдбаяр хүрэн мөртэй гарч ирсэн шар дээлтэй. За Баян дэлгэр сумынхаа сумын аврагыг тогтмол зохион байгуулж байгаа. Саалын дугаар ирсэн хоёулаа алдаж байна. За Дундгой аймгийн дэлгэр зөгц сумын харьяат Энквэрийн Ганбаатар халдсан мөртэй гарч ирсэн. За Төв аймгийн Бүрэн сумын харьяат Дандрын Дашнам нар гарч иж байна. За 3 хатуу гарсан Саарламрыг шургуулсан Дашнам. За ямар ч байсан байран дээр нэрвүүлээл. Оноо авч जैन сумын авраг шидрүүл хатуучин нэмжээндээ 4 дугаар барилгарсан хатуучин. Савртай шургуулаар сайхан шургуулаад явган шургуулах хэрхээ авч байна. За явган дээр уургуулах хэлийн бол дараагийн шатнаас шалгарандаа савган уургалсан бол шолоор наддуу ороод тэр чигтээ гараа ивчж байна. Задарган 2 хатуучин Төв аймгийн Баян дэлгэр сумын харьяат Эрдэнэ цэцгийн Баянбаатар Мөнгө төрийн Мөнгөчөр нар гарч иж байна. За сүүлийн үед хатуучин залуучууд морьтой шургууг их зохион байгуулж байгаа. За ихэнхдээ л явган шургуу их болдог. Багнуур дүүргийн 2 хатуучин Ариун болдын Ган зэрэг Тогтгоо баярын Болор эрдэнэ гарч иж байна. За Болор эрдэнэ хүрмэр ногоон дээлтэй гарч ирсэн. Саддуу сайхан гарсан Болор эрдэнэ буулцсан боловч буулаалдаа тавиад угаад тэмцээн өндөрлөж байна. За Ган зэрэг буулт Ариун болдын Ган зэрэг 3 хатуу гарсан алдаж байна. За Энти аймгийн харьяат Батмөнхийн Лодоо самбуу
Багнуур дүүргийн ариад Хүрлбаатарын ган хөлөг гарч иржээ. Өнгөрсөн жилийн Багнуур дүүргийн дүүргийн аврагт дуучин за Монголын үндэсний олон нийтийн харуудад төлөөсөн алтан урганы эзэн Хүрлбаатар гээд аав дөрөнд уурлаад байсан. Заавда сайн адууч аав ихөө. Сайн адуучин да. Өнөөдөр болсонгүй. Савайн нэлгэр сумын ариад Радна базрын бод очор Баян сумын ариад сумын хөшөө аврагт дуучин Дорж бүрийн энкулт нар гарч иржээ. Саяр дугарсан сумын хөшөө аврагт дуучин Дорж бүрийн энкулт уургалжээ. Сайхан ургалаа. За явган шургуулах хэрхээ авч байна. Морныхоо хөлийг олуулаад ургамталж байна. Сабд очор шургуулан дөрөв өдөө шургуулааг байгаа. 2 адуу гарсан алдаж байна. За сумын хөшөө аврагт дуучин Дорж бүрийн энкулт уургалнаа дараагийн шатаа шалгах систем байгаа. Алдаж байна. Сайнхүү Багнуур дүүргийн аврагт дуучин нүүдэлчин фестивал аврагт дуучин болсон Борин бям сүрэн аврагын Милалга наадмын сүүлийн 2 дуучин гарч ирж байна. Саваасан сүрэн Баян сум 2 алдаж байна. За 3 дугаар шат аймгийн аврагт дуучин Дөмбөмбөрлийн Бат цэрэг Дандрын Дашнямтай нийлээ шургуулж байна. Төв аймгийн Бүрэн сум за Дөмбөмбөрлийн Бат цэрэг шургуулсан. За Дашням уургалаагүй шүү. За одоо Дашням шургуулна. Багангаа дөргөн ичин нар одоо шууд төрүүлсэн. Өнөөдөр бол 2 талдаа ганцхан уургалсан. За тэр хүн бол одоо Багангаа дөргийн харьяат ичин нар шууд төрүүлж байна өнөөдөр. За Дорж бүрийн энкул Хинтэй аймгийн Цэнгэр мандал сумаар Дэлгэрмаагийн гал авдрахтай нийлээ шургуулсан 2 алдаж байна. Сантай аймгийн Жаргалтаан сумаар Уран баяр шургуулж байгаа. Одоо голон зогсоонд халиун мэрэг шургуулсан. Аймгийн аврагт дуучин Дөмбөмбөрлийн Бат цэрэг уургаландаа бодлож байна. Санкол гал авдрахтай шургуулж байна. Санкол уургалаад гал авдрах гэсэн уургалсан байх шүү. За 2 адуучин 5-ын төлөө өрсөлдөж байна. Аль уургалсан 5 дугаар барь шалгарна. За сумын хөшөө аврагт дуучин Дорж бүрийн энкулт уургалаад 5 дугаар шалгарч байна. За аймгийн аврагт дуучин Борин бям сүрэн аврагын Милалга наадмын хадуучин дэмжээний 5 дугаар байранд Төв аймгийн Баян сумын яриа сумын хөшөө аврагт дуучин Дорж бүрийн энкулт шалгарсан. За шагналыг Дамнингийн Баяр сүрэн шагналыг гардуулж байна. За 4 дугаар байранд Хинтэй аймгийн Жаргалтаан сумын сумын хөшөө аврагт дуучин Ганбатын Уран баяр шалгарсан. За шагналыг аймгийн аврагт дуучин Борин бям сүрэн аврагын Хатан маав Дамнин ах шагналыг гардуулж баяр хүргэж байна. 3 дугаар байранд Төв аймгийн Бүрэн сумын яриа сумын авраг шидрэл дуучин дэмжээн 4 дугаар байр шалгарсан Дандрын Дашням шалгарсан. За дүүгийнхээ Милалга наадмыг гэр бүлээрээ амжилттай зохион байгуулж байна. За 2 дугаар байранд Төв аймгийн Баян дэлгэр сумын Дөмбөмбөрлийн Бат цэрэг шалгарсан. За шагналыг аймгийн алдар туяач Балтбиимбар шагналыг гардуулж баяр хүргэж байна. За урд удмын ядуугаар шагнаж уншуулсан. За аймгийн аврагт дуучин Борин бям сүрэн аврагын Милалга наадманд Багангаа дүүргийн ариад ичин нуруу шалгарсан. За шагналыг Санаадраас Милалга наадмаар зохион байгуулж байгаа аймгийн аврагт дуучин Борин бям сүрэн шагналыг гардуулж баяр хүргэж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 100 гаруй адуучин залуучууд оролцож ямар нэгэн маргаангүй сайхан тэмцээн уралдаанд зохион байгуулагдлаа. За өнөөдөр Багнуур дүүргийн аврагт дуучин Борин бям сүрэн аврагын Милалга наадам хөргөн дэлгэр амжилттай зохион байгууллаа. За өнөөдрийн тэмцээн уралдаанаас гардан зохион байгуулсан шүүж тунгаасан арын албанд байсан 2 хүнтэй ам хүнийг уулзуулах байна. За сайхан наацлаа. Сайхан наад чинь оо. За дүүгийнхаа Милалга наадмыг сайхан зохион байгууллаа. Өнөөдрийн тэмцээний дараас сэтгэл авалцааж олон сайхан аврагууд ирж оролцож байна тийм ээ. За газраас ховдоос, увсаас, Хинти, Төв аймаг гээд олон нутгаас хүмүүс ирлээ. 110 адуучин оролцлоо. Тэгээд мундгууд хүчтэй байж шилдэг 5 адуучин ямагдсан шалгарч шагналт байрны шалгарлаа. Өнөхөр өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо.
За манай Бямсрын аврагын ах нь. Бямсрын авраг ер нь багасаа л бас бугуулыг сайн эзэмшсэн баг. Дүүгийнхээ талаар ярил тийм ээ. Тий, манайд ч багасаа л ер нь бугуул сайн шиддэг байсан. 6-7 настайгаас хойш бугуйлддаг байсан. Тэгээд цугээс тоглож ирсэн. Тэгээд одоо ингээд аймгийн авраг болсон дүүдээ баяр хүргэе. Тэгээд өнөөдөр бүх ирсэн адуучтай бүгдээрэнд нь баярлалаа. Танай ажлын хамт олондоо самжилт хүсье. Тэгээд сайхан байна. Тэгээд адуучтай их баярлалаа. Өөрөө бас бугуултаа сайн биз? Хайнаа. Тэгээд ер нь болж игэл хайчнаа. За баярлалаа. Олон сайхан залуучуудыг минь цуглуулж нэг талдаа нөгөө хамгийн сайхан зүйл нь адуучтаас хурамж тэмцээнийг хийж байгаа нас. Авууштай сайхан л да ер нь бол. Тэгээд энэ олон сайхан залуучууд ямар нэгэн маргаан байхгүй тэмцээнд оролцоод буцчихээ. Тэгээд өнөөдөр бас сайхан морьд гашсан байна. Тэгээд одоо энэ өнөөдөр тэмцээн оролдооныг сэтгэл гаргаж хөргөн дэлгэр зохион байгуулсан та нарынхаа гэр бүл, аав ээж, хайны жилд бүгдэнд нь бас баярснаас илэрхийлье. Монголын энэ агуу их өв соёл үеийн үед мандан бадарч Монгол адуучдын цуу алдар дэлхийд алдарч болтугай. За баярлалаа. За адууны босоо цагаан гэмээр мөнгө ТV-х болтугай. Тэгээ бүх адуучдаа баярлалаа. Адуучтай холбооны тэргүүндээ баярлалаа. Энэ оролцсон адуучдаа баярлалаа. Нэг арын албанд ажилласан адуучдаа маш их баярлалаа. За бүгдэнд нь баш их баярлалаа. Цааш ажилд нь өндөр амжилт хүсье. За өнөөдөр Борын Бямсрын аврагын медаль наадамд Баганга дүргээс Ичин руу дөрүүлж байна. За баяр хүргэе. Баярлалаа. За өвөл хавраар улсын нийслэлийн авраг шидрэл адуушин тэмцээн шилдэг 15 шалгарч байсан. За өнөөдөр бол одоо ганцаараа холхон гараа төрүүлчих байна. За ингээд Борын Бямсрын дүүгийнхаа медаль наадамд төрүүлсэнтэй маш их баяртай байна. Ингээд дүүдээ цаашдынх нь адуучин тэмцээн болон адууныхын улсын авраг болоорой гэж хүсээрээ дүүдээ. Сайхан тэмцээн боллоо. 130 гаруй адууч оров. За дөрүүлсэндээ баяртай. Баганга дүүрэг манаас дүүргийн авраг анх удаа зохион байгуулсан сумын дүүргийн салбар холбоогоо байгуулах гэж байна. Тий, Баганга дүүрэг маань одоо дараа 7 хоногоос салбар холбоогоо адуучдын холбоогоо байгуулах гэж байгаа. Дүүргийнхээ аврагыг утгаас хийх төлөвлөгөөтэй байгаа. За баярлалаа. Тэгээ дүүргийнхээ авраг шидрэл адуучин төрүүлж ич улсын авраг шидрэл адуучин тэмцээнд оролцлоо. Дүүргийн аврагт амжилт хүсье. За баярлалаа. Нааждаач ажилтнаа амжилт хүсье. За баярлалаа. Уургийн урт хүлгийн сайныг унаарай. За баярлалаа. За өнөөдөр Төмөн Дэмбэрлийн Батцэрэг адуучин шилдэг гэдгээ баталж 110 адуучтаас 2 дугаар шалгаж баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр юун дээр анхаарав? За 21-д хоол өрийн ширгүү тэмцээ дав үтсэн залуус арай өрийнэ. Өнөөдөр уургамар хоёр дээр л жоохон анхаарал тэгэл үзлээ дээ. Өнөөдөр морьд жоохон чанга байна. Морьтой дээр гоё ургаж. Тэр хүрмөрөөс гоё морь шүү. Тийм манай найз гавлаг аймгийн ургаад гавлаг найз минь морь байгаа. Тэргээр ургалсан сайхан ургаллаа. За Төв аймгийн Бүрэн сумаас Дандрын дэшнэм 3 дугаар шалгаж байна. За баяр хүргэе. Баярлалаа. За сүүлийн мөчид хоёрын төлөө Төмөн Дэмбэрлийн Батцэрэгтэй өрсөлдсөн. Ер нь адууны талаар гаш адуу сайхан гарч байна да. Сайхан гарч байна. Ярих хамаагүй газаргатай сайхан залуучууд орж ирж оролцлоо. Аврагтаа баяр хүргэе. Сайхан тэмцээн зохиоллоо. Өмнөх амжилтаасаа дурдвал. За сая сумын аврагтаа очиж 4 дугаар байранд орчод ирсэн. Өмнө нь бас суманд очиж 2 дугаар байр эзэлчихэд ирсэн. Урд нь адуушин тэмцээнд 7 орж ирсэн орчихсон. Баярлалаа. Тэгээ дараа дараагийн тэмцээн оролдод амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдөр Борын Бямсрын аврагын медаль наадамд Төв аймгийн Баян сумаас ирж. За энэ Доронтой аймагтаас чаасан амьдарч байгаа. Инкулт ярьж бас 5 дугаар шилгэж байгаа. Өнөөдөр тэмцээний талаас сэтгэлээ олцож. За өнөөдөр сайхан байна. Нэлээ гоцорж ирээд саяхан хамгийн сүүлжих ирээд орлоо хургаллаа. 5 толсондоо баяртай байна. Өнөөдрийн адуу бас их чанга ах шиг байна. Залуучууд их алдаж байна. Тийм болтой шиг байна. Айхтар шиг эхнийхэн үдчих чадсан сүүлийн ид дээр л ирлээ. Тэгээ залуучууд сайхан хургалж байна. Бор ах уу гэдэг манайхан бас хэрлэн баяуулаанд саахалд байсан байл. Тэ. Саахалд үлжүүлээ. Дүүдээ бас баяр хүргэе. Аврагаа хайж байгаа дүүдээ бас дүүдээ. За, өмнөх амжилтаасаа дурдвал. За, өмнөд суманд 2 дөрүүлсэн. 800 жилд Төв аймагт бугуулын төрүүл дээр дөрүүлсэн. Эмнэг сургалтын дээр бас дөрүүлж байсан. Тэгэл одоо адууны төлөөл явж байна да. За өнөөдөр Борын Бямсрын аврагын медаль наадмыг шүүсэн бас
төмөр хуйгаас яриах гэж байна. За өнөөдрийн тамирчдын ур чадвар хэр байна? Адуу бол үнэхээр сайхан гарч байна тийм ээ. Адууч сайхан л байна. Залуучууд сайн байна. Өшөө их хөгжиж гин манай залуучууд. Одоо адуучин тэмцээ ер нь л гоё болдог боллоо штэ. Тэгээд энд медальга хийж байгаа Бямсүрэн дүүдээ улсын авраг болоорой өрөөдөө. Баярлалаа. За тэгээ олон сайхан тэмцээн оролдсон шүүгээрээ олон сайхан аврагуудыг бас өрн гаргаарай. Багнаа нутгаас. За баярлалаа. За Энтэй аймгийн Жаргалтай нутгаас Сумын хшийн авраг адуучин Гамбатын Уран баяр өнөөдөр 4-р үгээ шалгаж байна. Баяр үргээ. За баярлалаа. Өнөөдөр Яг жилийн өмнө Хүрлээхын алтан урганы эзэн Хүрлээхын медаль нааданд бас дээшээ гарч ирэн ултарч ирсэн шүү дээ. тэрэн цаг оролцсон 6 турсан. Өнөөдрийн зүйл сайхан болж байна. 4 турсантай сайхан баяртай байна. Юун дээр анхаарав? Уургалт дээр л сайн анхаарлаа да. Аймгийн авраг шалрал адуучин нэмзээ эрхээ аваад аймгийн аврагтаас оролцоог байгаа шүү дээ. Тэ оролцоог өгөө. Энэ жил Сумын аврагтаа яаж оролцов? Энэ жил мултарсан. За ийхүү Монгол адуучин байж Монголын адуучдын холбоо Багнуур дүүргийн авраг адуучин Борын Бямсүрэн аврагын медаль наадмаас өнөөдрийн нэвтрүүлгээ бэлтгэн үргэлээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морио авъя. Монгол адуучин Entertainment. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд. Эрүүл хүнсээр дэлхийг дайлна.